Египт руу явсан тэндээ. Тэгээд өнөөдөр болохоор хамгийн сүүлийн Туркид ах өдөр байна. За энэ бол бит хоёрын амьдэрсэн өрөө байна. Энд чинь ингээ галтгооны хэсэгтэй шкафтай ингээ хөрөөгчтэй. За ингээ балкон угаасаа явах гэж байгаа хүн ийм л заван юм яагаад та. Тэгээд ийм газар амьдэрч байсан. Тэхийн дараа би энэ чинь ингээ хувцас бүгднийг тохож хатаадаг байсан. Кондишн байхгүй бүр хамгийн халуун өрөө байсан. Түр битээд бараг 3 цаг миний ачааг янзалцаад тэгээд гэрийн ойролцоо байдаг айгуу тийм гоё халтайгаа хоолд ингээ гоё юм ярьж гоё дийтэйсэн. За тэгээд явах өдөр болоод тэгээд машинаа хүлээгээд Бээжиндээ бүр үйлч гад айгуу хэцээсэн. Түр битээр хол байгаагүй бүр 4-5 жил болчихсон болохоор айгуу хэцээсэн. За тэгээд Анталигийн аэропорт дээр ирсэн чи юу болсон гэж гадаа битүү бороо ороод аян цахилгаантай бороо ороод тэгээд бүр нислэг хойшлогдоод бүр 3 цаг болсон байна. Тэгээд ийм хүмүүс хүлээж нэмэгдээд Анкара явах хүмүүс хүлээж миний үсэг хардаа. Онгоцны бодол дээр бүр амар олон хүмүүс болоод идэх. Тэгээд бид нарт ингээд сэндвич тэгээд ундаад хараагаа. За тэгээд Стамбул дээр ингээ буусан транзит нислэгээр исэн хүмүүс заавал том очоо аваарай гэдэг тиймний ачаа бүр болдгоо. Баахан асуугаад тайгаад бөө юм болаараа. Ийм гой сандал надад. Сандал байхгүй ингээ би газар суужсан байхгүй юу? Би төмөр юм дээр суужсан гэсэн чинь надад. Гэтэ хүмүүс газар суугаад байгаа байхгүй юу гэсэн би бүр ингээд юм. Ганц байгаа аз нэрхлээд байгаа юм шиг. За тэгээд цаг агаараас болоод ингээ нислэг хойшлогдсон учраас нислэгийн компани маань одоо өөрсдийн гэрээтэй байдаг хотел руугаа бидрийг ингээд амраахаар явуулсан. Тэгээд за тэгээд ядарч бодол дараад ирсэн чи айгуу гой бодлоосон. Уурт үзээгүй бодцоод ингэж ууртай байгаад байгаа байхгүй юу? Тэгээд би энийг ингээд дараад байгаа ерөөсөй ойлгохгүй юм л та. Би бүр ерөөсөй зургт мөрт үзээгүй бараг 4-5 жил болж байна. Бодолтой сайхан амарч агаад өдрийн хоолндоо орж ийн. За тэгээд хоолоо бүгднийг сайхан идчихээд Онцны бодлогоо явах чина. Тэгээд би замдаа ямар хүнтэй таарсан гэж амар хөөргөн тийм ор сохондөө таарлцсан. Тэгээд бид хоёр хамтдаа эгц хүртэл явсан. Тэгсэн юу басан гэж хамгийн сүүлийн шалган дээр миний ачаа хитэрсэн байна гэд 50 евро авсан. За тэгээд замдаа ийм цаас бөглөөд тэгээд хил дээрээ хураалгаад юм байлээ. Намайг уг нь компани менежер тосгох гэж утсан чинь манай хоёр найз туссан. Би энэ хоёр найзтайгаа Туркид 2 жилийн өмнө хамтдаа ажиллаж байсан. Над дээр ирэхгүй хичээд тэгээ бүр Ирцэнд нь би бүр амар шоконд орсон. За тэгээд манай хоёр найз маань миний амьдрах апартментыг танилцуулаад тэгсэн бас нэг зүйл шок. Тэгээд би хоёр найзынхаа гэрлүүн ороод тэгсэн надад бүр амар гой хоол захиалж өгөө. Тэгээд би бүр амар үлдсэн байсан болохоор зөндөө хэцээ. За тэгээд намайг Египтэд яах гэж ирсэн. Тэгээд Египтэд хэрхэн амьдрал өрнөдгийг үзхийг хүсэх юм бол намайг фоллоу тааш нэг дээрээ тэгээд баяртай. Дараагийн хэлээр уулзцаая.